Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөдөгсөн хуралдаан Орос улбаны улсын Москва хотод боллоо. Энэ хуралдааны үеэр Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатаар Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинд бараалхаж, бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай уулзсан байна. Мөн 3 дахь хөрш орнуудын засгийн газрын тэргүүн нартай уулзалт хийсэн зэрэг энэ удаагийн Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын өргөдөгсөн хурал өндөр ач холбогдолтой болсныг албаныхан онцолжээ. Үзэгчдийн антивын сурталчилгааг Орос улбаны улсын Москва хотоос та бүхэн мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр яг одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүлэгч нарын өргөдөгсөн хуралдаан болж байна. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын тухайд бол 2001 онд үүсгэн байгуулагдсан. За одоогийн байдлаар 10 гишүүн орон, 2 ажиллагч орон, 15 хүншлэгч орон гээд нийт 27 улсын өрөөнд үйл ажиллагаа явуулдаг юм аа. Тэгэхээр тус байгууллагын тухайд цаашид одоо худалдааны чөлөөт бүсийг бий болгох, за мөн тээврийн коридорыг хөгжүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх механизмыг бий болгохоор зориулж ажиллах юм. За сая хурлын үеэр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар хэллээ. Түүний тухайд Монгол Улсын хувьд бол уран эмзэглэлийн өөрчлөлтөд эмзэг бүрдүүлэхэд бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай уран эмзэглэлийн өөрчлөлтийн эсрэг одоо бүхий л талаар хамтарч ажиллагаа илэрхийлсэн. За мөн 2026 онд Монгол Улсын зохион байгуулагдах КОП 27 хуралд за Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудыг өргөнөөр оролцохыг хүссэн юм аа. Энэ хуралдааны үеэр Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинд бараалхлаа. Өнгөрсөн 6 дугаар сард байгуулсан Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг улсын хурлаар сойрхон батлуулахаар ажиллаж байна. Энэхүү хэлэлцээр нь манай хөдөөж ах үе хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тус холбооны зах зээлд нэвтрэхэд бодит түлхэц өгч хоёр улсын худалдааны хэд зөрүүтэй байдлыг багасгах, хоёр талын бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Манай хамт ажиллагаа маш эерэг хандлагатай, тууштай хөгжиж байгаа гэж дүгнэж байна. Манай худалдаа эдийн засгийн хамт ажиллагаа ургажин хөгжиж байна. Эхний 8 сарын байдлаар манай худалдааны эргэлт 7.9%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Орчин үеийн нөхцөл байдал нь одоо худалдааны эргэлт 8%-аар нэмэгдсэн үзүүлэлт нь бол маш том амжилт гэж дүгнэж хэлж болно. Өнгөрсөн 6 дугаар сард Минск хотно Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр гаруусах зурсан байна. Тэгээд энэ хэлэлцээр байгуулснаар нь бол Монгол Оросын худалдаа улам илүү үргэлжлүүлэх хэд түлхэц болно гэж найдаж байгаа. Улсын их хурл засгийн газраас одоо нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхийн 5 жилийн одоо төлөвлөгөө хэлэлцэж байна. Хятад улсын хувьд бол одоо коммунист намын бас хурлаараа дараагийн 5 жилийнхаа хөгжлийн төлөвлөгөөг бас ярьж байна. Тэгэхээр энэ хөгжлийн бодлогуудаа уялдуулах, дэд үтс олон бусад хамтын ажиллагаа яаж уялдуулах талаар бол маш тодорхой яриа хэлэлцлүүд бас хийглээ гэдгийг бас хэллээ. Тэгэхээр өнөөдрийн уулзалтаар гол ярьсан сэдв бол Орос улбаны улсын Красноярскаар зараад Москва руу дамжин нислэх транзит нислэгийг эхний ээлжинд хоёр талаас 2026 оны 1-р улиралтай багтаж хийхээр ерөнхийдөө судалгааныхаа ажилд ороод эхлүүлэхээр ер нь бол одоо хэлэлцээрийн хувьд шийдлээ. За миний би Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн дараагаар одоо томилогдож ажиллаж байгаа. Тэгээ 27 дугаар комиссийн хурлынхаа товыг тогтоож чадлаа. За 12 энэ ондоо багтааж 27 дугаар хурлаа хийн. Яагаад энэ шахуу хийж ийна гэхээр бид бас хугацаа алдсан асуудал байгаа. Сая бол ерөнхий сайд нарын уулзалтаа ер нь гол төлөв тодорхой асуудлууд ярьдаг. Төмөр замтай холбоотой, бомбтуудтай холбоотой, худалдаа харилцаатайгаа холбоотой ийм ажлуудаа ярьсан. Өөр амьсгал, дажгүй сайн өөр амьсгалд хоёр талаасаа өөрсдийнхөө одоо хоёр улсын харилцаанд бидний зүгээс ийм асуудлуудыг шийдэх хэрэгтэй боломж шүү гэдэг юм одоо нэлээд сайн ярилцж авсах амжилттай уулзалт боллоо гэж бодож байна. Уулзалтын үеэр бүгд найрамдах Хятад улсын төрийн зөвлөлийн ерхий сайд Ли Чантай уулзсан юм. За уулзалтаар Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсад экспортлох нүүрсний биед хэмжээг нэмэгдүүлж 100 сая тонн хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрүүлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цэрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум Америк долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ.